Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбооны эрүүл мэндийн сайд нар нэгэн шийдвэрийг гаргах баста олон нийтэд танилцуулсан байна. За энэ хүү шийдвэр нь нэг эр бэлгийн эс болон үндгийн эсээс гарах боломжтой хүүхдийн тоог олон улсад хязгаарлах ийм арга хэмжээ авахыг олон нийтэд уриалж байгаа юм байна. За энэ хүү саналыг Люксембургт өнгөрсөн баасан гарагт босон Европын холбооны эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар Швед, Бельги улсын сайд нар мэдээллийн тэмдэглэл хэлбэрээр олон нийтэд танилцуулсан. За үүний дараа Франц, Унгар, Нидерланд, Испани гэсэн дөрвөн улс дэмжиж оролцож байгаа юм байна. За Европын олон орнууд тэр дундаа Швед улс нэг донорт ногдох хүүхдийн тоог хязгаарласан үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг боловч одоогоор олон улсын хэмжээнд энэ талаар зохицуулт байдгүй юм байна. За эр бэлгийн эс, үндгэн бэлгийн эсийн арилжааны ийм томоохон банкуд байдаг юм байна. За тэдгээр банкуд бол зарим нь сайн дураараа хязгаарлалт тогтоодог. Тухайлах юм бол нэг донорт 75 хүүхэд гаргах ийм боломжийг олгодог юм байна. Гэсэн хэдий ч бусад улсад бол ийм хязгаарлалт байдаггүйгээс болоод зарим тохиолдолд нэг донороос 100 гаруй генетикийн ах дүүс төрөх тохиолдол гардаг юм байна. За энэ нь бол бүр тэмч ховор үзэгдэл тооцоо болж байгаа юм байна. За дэлхийд даяар хамгийн олон хүүхэд эцэг болсон нэг донорын тухайд 550 гаруй хүүхэд хүүхдийн эцэг болсон гэж хижиглэгдэж байгаа. За энэ хүү Голланд дээр бол эр бэлгийн эсийн донор болж байсан юм байна. За мөн дэлхийн алдарчнуудын дундаас ч гэсэн олон хүүхдийн эцэг болох ийм хүсэл сонирхлоо илэрхийлээд байгаа. За тухайлах юм бол Telegram хуудсыг үүсгэсэн гүйцэтгэх захирал Пол Дуро мэдэгдэхдээ олон жилийн туршид эр бэлгийн эсээ хандуулснаар 100 гаруй хүүхдийн төрсөн эцэг болно гэж олон нийтийг шуугуулад амьдсан. За мөн Шведийн эрүүл мэндийн сайд үүнтэй холбоотойгоор мэдэгдэхдээ эдгээр болон бусад ижил төстэй тохиолдлууд нь донороор төрсэн хүүхдүүд болон доноруудад үзүүлэх сэтгэц нийгмийн нөлөөлийн талаар олон нийт санаа зовход хүргэж байгаа. Эр бэлгийн эсэх нь хорт хавдрын генетикийн ховор хувилбартай Голланд эрийн өөр нэг эр бэлгийн эсийн донор байсан. За үүнээс болоод нийтдээ хамгийн багадаа 52 хүүхэд бол ийм хорт хавдартай байдлаар төрсөн гэсэн ийм нөхцөл хүртэл үүсэж байгаа учраас энэ асуудлыг нэг донороос гаргах хүүхдийн тоог хязгаарлах асуудал бол дахин яригдах болж байгаа. За эрүүл мэндийн сайд нар бол өөрсдийн саналаа тайлбарлахдаа зөвхөн ёс суртахууны асуудлаас болоод зогсохгүй хүн ам зүйн чиг хандлага тэр дундаа төрөлтийн түвшин буурч гэр бүл төлөвлөлт удаашрж байгаатай холбогдуулан олон улсын хэмжээнд энэ арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байгаагаа тайлбарлсан. Эдгээр хандлага нь Европын холбооны олон улс орнуудыг олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг үрийн арилжааны банкуудын талаарх бодлогоо илүү тодорхой болгох, донор болоход тавигдах хязгаарлалтуудыг хэрэгжүүлэх ийм шаардлагыг үүсгэж байгаа. За цаашдаа бол Бельгийн эрүүл мэндийн сайд болох Франк Ванденбургийн мэдгдсээр олон улсын хэмжээнд донор болох тоонд хязгаарлалт тавих нь бол зөвхөн хил дамсан доноруудын иж бүрэн бүртгэлийг бий болгосон цагт хэрэгжих боломжтой гэж үзэж байна. За зохистой хуулийн хэрэгжилт хязгаарлалтыг хангахад Европын холбооны хэмжээнд бүртгэл суурилсан ийм тогтолцоог бий болгох ёстой. Ингэснээр Европ даяар квот бол бид нэр хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. За хүүхдүүд эсвэл эцэг эхчүүд Европ даяар тэр дундаа дэлхийн хэмжээнд 70 ба түүнээс дээш ах дүүстэй болохыг генетикийн шинжилгээгээр олж тогтоох нь хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш. Энэ бол ёс зүйгүй бөгөөд эрсдэлтэй хүчин зүйл гэж тайлбарсан. Европын холбоо энэ чиглэлийн бүрэн эрх аюулгүй байдал чанарын стандартыг хэрэгжүүлэх боломжгүй учраас үндэсний засгийн газруудын эрх мэдлэл энэ асуудлыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. За Европын холбоо нь инвитро үр хөврөлийн мэргэжлүүдийн дунд донорын хязгаарлалтын талаарх мэдээллийг дээшлүүлэхэд тусалж чадна гэдгийг бас мэдгдсэн байна. За мөн Комисс Швед, Бельгийн хүсэлтэнд үндэсний эрх баригчид болон Европ ТV-ийн мэргэжлийн гол байгууллагууд болох хүний нөхөн үржгүй өр хөврөлийн Европын нийгэмлэгийг оролцуулсан хилцүүлэг зохион байгуулалтаа бас олон нийтэд мэдэгдэж танилцууллаа.